би ч Италид очиод Италидаа соёлын шоконд орсон бол Италиас буцаж ирээд Монголдо бас дахиад одоо хайшаа соёлын шоконд ороод байгаа юм. Тэр бол амар бүр ингээд бүр ингээд үнэхээр стрессмэр айгу ядаргаатай. Хүн болгон зураг авахлаад амар том битээ. Тэгэл тэгсэн чинь аав энэ бүхтэй адрын очиж зураг авахчих гэж очиод тэрүүгээр хүмүүн ингээд наашаа цаашаа болгоод адрыныг дундуур нь чихүүлээл тэгэл адрыныг хүрээд тэгсээ би ингээд шууд ингээд бинд нь ингээд хүрээдсэн ингээд тийм үү ямар гоё тийм үү баярлаа гэжээс яа бүр өөр ирэхгүй би бүр ингээд бинд нь ингээд хүртсэн амар санаа. За сайн байцгаана уу чи миний талын суугта давтаа морил шинэ бичлэгтэй давтаа морил. За энэ удаагийн бичлэг маань юуны талаар авах гэхээр та хэдийн гачгийн дээрээс харж байгаачлан би Монгол ирсэн байна. Тэгээд Монгол ирсэн сэтгэлдээ гоё та нартай гойны нүгүү буу болж байгаа юм шигээр гоё сонин сайхнаа хуваалцъя гэж бодлоо энэ бичлэг дээрээ. За тэгээд бичлэгтээ давтаа морил нөө Монголд ирээгүй би чинь 3 жил болсон байна. Анх тал руу сурахаар явахдаа би Монголд ирэхгүй нэг 4 жил болчиход гайгүй байлгүй дээ. Нэг амар бараг л айлын хөвгтөжиг нэг амар гэр мэрээ санаа жоох хөвгтөжиг гэр мэрээ санаад эсвэл болохгүй байлгүй дээ гэж бодсон боловч яг үндэ очиод 2 дахь жилээсээ гэрээ санаад хийсэн. За тэгэл гүрэж жагаад ямар ч ингэ 3 жилийн дараа Монголдо төгсөөд ирлээ. Ирэх хэрэгтэй адренатай цуг ирлээ. Тэгээд угаасаа сүүлд аав ээжтэй бид дөрүлээ Италид аялж агаад шууд дөрүлээ наашаага ирсэн. Тэгэл айлын хөвгтийг авчирж Монгол үзүүлэх нэг тийм том даалгавартай ирсэн. За тэгээ хамгийн гол нь би битээр энэ удаа ирэхдээ 3 сараар ирсэн бас нэлээд одоо урт хугацаагаар гэх юм уу 90 сар гарan болж байна. Хэдүүлээ юу яа би ер нь бол ингээл онгоцон суугаад наашаага ирснээсээ эхлээл ингээд ер нь огоон цаг дараалын дагуу сонирхолтой юмнуудаа ингээд бусан юмнуудаа сэтгэлдээ ингээд яриад авчи. Дээрээс энэ бичлэг дээр би та нартай гоё ирээд надад айгүй таалагдсан тийм газрууд ийм хөөрхөн хүмүүс тийм одоо recommend хийх буюу тийм санал болгох тийм дайггүй юмнуудаа бас та нартайгаа энэ бичлэгээр хуваалцъя гэж бодлоо. За тэгэхээр хэдүүлээ онгоцон сууснаас эхлээ яриад явъя. За би тэд чинь Франкфуртаар дамжаад ирсэн. Тэгээд Франкфуртаас Мяти онгоцон суугаад ингээд чекин хийгээд нөгөө шалган дээр байхаас эхлээл айгүй олон монголчууд ингээл таарал хэлж байгаа штэ. Тэр момент бас амар сонирн байсан. Яг ингээл би бүгднийг таньдаг юм шиг эсвэл тэр хүмүүс бүгдээрээ намайг мэддэг юм шиг их тийм эсвэл дандаа бүгдээрээ миний хамаатан юм шиг айгүй тийм related нэг тийм айгүй тийм дотн мэдрэмж төрсөн. Тэгээд яг ойлгомжтой хэлэхэд айгүй сонирн байна. Одоо жишээлбэл гадаад хүмүүстэй бид миний бодлоор яадаг вэ гэхээр би бол ингээд тийм хэл нь өөр соёлын ялгаа, хэлний ялгаа гэл айгүй олон ялгаатай учраас нэг тийм барьертэй дундаа нэг юм хантай байгаад байгаа юм шиг санагддаг байгаахгүй. Тэнгүүд тийм нэг айгүй олон монголчуудтайгаа ингээд зэрэг гэднийг доор ингээд таарсан чинь нэг тийм ямар ч тийм бариаргүй болцсон юм шиг бүгдээрээ яг ингээд миний ингээд яг хажууд байгаа юм шиг айгүй тийм ойрхон мэдрэмж төрсөн. Тэгээ тэр айгүй сонирн байсан. За тэгэл чекин хийжээл мэдээ тас дээрээс амар гоё байсан. Би зүгээр инээд төрөөд байсан зөө. Яг үнэндээ ингээд 3 жил болсон ч гэсэн би зүгээр Монголыг амар наашаага ирэхийг айгүй сүүлийн үед амар хүсээ сансан байсан болохоор юу байсан баг. Надад нэг тийм айгу догдсон мэдрэмж төрсэн баг. Тэгээ ямар байх вэ? Яах вэ гэл тэгээд чекин хийжэл онгоцондоо суух гал ингээд хоолоогоор яжсэн чинь нөгөө ингээд онгоцны үйлчлэгч нар нухтаж байгаа сайн уу гэл тэгдэг чинь сайн байна уу гэд. Тэгсэн чинь амар хөрг нэг эмэгтэй онгоцны үйлчлэгч чинь сайн байна уу? Би таныг нэрээ үздэг шүү. Дэмждэг шүү ч гэлээдэг өөрхөн тэгсэн. Тэгэл тэр амар хөөрхөн санагдал. Тийм үү ямар хөөрхөн баярлаа гэл. Тэгэл агай гоё хөхтэй татсан чинь бас амар гоё мэдрэмж төрсэн. Тэгэл байдраа намайг үздэг гэж мэдчихсэн чинь чи чинь буруу юм биш үү гэл нөгөө чинь намайг хөшрүүлээд тэгэл ингээд онгоцон суусан чи бас дахиад амар нийтдээ ингээд бүх хүмүүс ингээд өөдөөс ингээд хараа сууж байгаа штэ. Тийм яг би ингээд дахиад яг сонир мэдрэмж төрсөн. Бүгд ингээд намайг ингээд цоо ширтээд байгаа юм шиг ингээд яг угаасаа өөдөөс нь ингээд алхдаг болохоор яг үндэ тэр хүмүүс бүгдээр над руу мэдээж хараагүй л дээ. Зүгээр л өөдөөс хараа суусан байсан болохоор тэгэж мэдрэгдсэн баг. Тэгтэл амар сонин тийм гоё мэдрэмж төрсөн. Нэг тийм амар хамаатайгаа хүмүүстэй уулзсан юм шиг санагдаад байсан. Тэгэл би бүр яг ингээд юу байсан зэ нэг юм яг ороод ингээд суудлаа хайгаал ингээд явсан чинь яг тэр үед миний сэтгэл ингээд огцом ингээд хөдлөл амар гинт огцом excited болоод тэгэл тийм юу байсан сэтгэл хөдлөд ингээд уйлах байгаа юм шиг тийм нэг мэдрэмж төрсөн ингээд тэгэл амар жоохон сонирн болоод нүдэн нулимс хэлгэнэхэд байгаа юм шиг бахаар нь жоохон ичээл ингээд шууд доошоо хараад ингээд за уйлж тэнэгтгэн цаашаа гэж бодоод тэгээ нэг тийм өмөлцөд ихсэн. Бас нэг инээдтэй юм. Миний хажууд юу байсан нэг эмээ сууж таарсан байсан. Энэ талд адрын урд талд аавч тэгээ энэ талд маань нэг эмээ суудсан байсан. Тэгэл би ч хөгшин хүмүүстэй би ааж ингээд юм надад яриа өрнүүлэх ер нь ингээд гой санагдаад байдیں۔ Айл нутгийн хүүвээ ASS ингээд битэр ч амар дэвэн дэлхийн юм байрал ингэсэн манай ааж хоёрт бидэд ингээд айлаа байлаа тэгэл. Тэр эмээтэй өстө гойсан. Тэгээ би амар инээдтэй буухта тэр эмээг ингээд үнсээд яа бүр ингээд нэг инээдтэй юм байна заа ингээд Итали
байснаас болоод юм уу Итали 3 жил босноос болоод надад амар том өөрчлөлт гарсан. Би ингээд хүн үнсдэг болсон байлээ. Италичууд ч ингээд хоорондоо ингээд одоо үнсний гэх нь хаашаа ингээд хоёр хацартаа ингээд хацраа зөрүүлээд ингээд мэдлдэг. Тэг ингээд бас тэрвэрлдэж мэдлдэг. Тэгээд тэрийг нь бүр сурчээж дээрэс нь бүр адренагийн гэрийнхэн болонгууд яг ингээд бас бүр илүү дотн ингээд хоорондоо мэдчилдэг байхгүй ингээд заавал ингээд хоёр талтаа ингээд үнсэл. Италичууд яг миний санджаагаар ингээд нэг талтаа л ингээд шиг санагдаж байна. Хоёр талтаа шилэн мартчихж. Тэгсэн чинь бүр би хүн үнсдэг болчээж зүгээр ингээ хацраа ингээ явах бүр хацар дээр нь ингээ үнсмээр санагддаг болчээж дээрээс нь хүнд бүр айгүй хүрдэг болсон байлээ. Тэгэл буухта тэр юм би хоёр хацар дээр нь бүр шоп хийдэл үнсэл за баяртай юм гэл айгүй тэгэл гойсон. Тэгэд нөгөө нэг онгоцноос буухад нөгөө нэг юм жанзан нурын ая явдаг штэ. Тэг би бодчихсон байхгүй тэгэл тэрийг явах үед бүр амар уйлж магадгүй дээ гэж бодоод санаа зовж исэн чи юу нь харьцангуй тэгээгүй яа тэгэхээр хаа бодоод үзэхээр аав ээж хоёртой өмнө нь уулзаад зөндөө аялж мэлээд удаад ингээд сансан сэтгэлээ дэвтээсэн байсан болохоорс гайгүй байсан баг. Тэгээ тийм амар excited бол байгаагүй баг. Тэгээгүй байсан бол би бол тэрэн дээр бүр дээл бийлэх байсан баг. Солиортл бийлэх байсан баг нэрээ. Бит хоёр ирэхээс өмнө нөгөө байр түрээслэх гээд гэрээ эзэн байсан. Талбайн тэнцээ төвдөө орох юм болов гэд. Тэг бит хоёр ер нь бол яг аав ээжтэй хамт байх уу гэж ангууд чинь аав ээжтэй хамт бай гэхээр бит хоёр тусдаа орон зай ер нь бол байхгүй байсан болохоор дээрээс нь битэр чинь 3 сар байна гэдэг чинь баггүй хугацаа ер нь л яг аялал өдрө болгоно нанаа гэдэг ингээд юм өөрсдөө энтертейн хийгээд яваад хоо тийм хугацаа биш яг богино хугацаанд амьдрах хугацаа байхгүй. Тэнгүүд битэр эндээ ирээд өдөр тутмын нөгөө нэг хийх ёстой ажлуудаа хийх те хэрэгцээ стил битэрт байсаар байсан учраас яг ингээд гоё өөртөө байр түрээслээд гоё тухтай бай гэж ер нь бол бодоод тэгээ байр түрээслэн байхгүй. Тэр бас айгүй зүв байсан билээ угаасаа. За тэгээд талбайн хэмжээ байр түрээслээд ясан чинь ихний байр маань ер нь бол жоохон фейлцсан. Яагаад тэгэхээр нөгөө хуучны байр битэр ер нь бол жоохон байршилд нь болоод байр түрээсэлсэн байсан чинь хуучны байр болохоор тийм янз бүрийн асуудал гараад тэгээ битэр одоо нэг энэ байранда нүүж ирсэн. Тэгээ энэ байрыг бас айгүй хөөрхөн ер нь бол Airbnb гэхдээ битэр бас хямдруулаад ингээд энэ байраа түрээслээд суусан. Тэгээд энэ байр маань ер нь бол айгүй таалагдж байгаа айгүй хөөрхөн. За ирээд эхний ер нь 3-7 хоног бол надад амар хэцүүсэн заяа. Амар хэцүүсэн. Яагаад гэхээр би Италиас ирэхдээ нөгөө хийж дуусгаагүй байсан айгүй олон ажиллаа тэр чигээрээ ингээд аваад ирсэн. Дээрээс нь өмнөх хвчлэг дээр бас ярьсан шүү дээ. Cyprus-аас явхдаа л амар завгүй ингээд диплом төгсөлт инээ дээрээ гээл Италид үрээд ирсэн. Италид дээрээ л байжсэн чи аав ээж аялал болол. За аялал маялал инээ дээрээ гээл төгсөл гээл ингээд бөө юм бужигж жагаал тэгэл Монгол руу шууд хүрээд ирсэн. Тэгээ ер нь бол би амар ядарсан. Адреналин ч гэсэн бас яг адилхан ядарсан байсан. Адреналин ч бүр ханиадтай ирээд энд ирсэн эхний 7 хоногоо ханиад нь хүндрээд хатгаа авчгүй гэж доо битэр чинь бүр интермед ороод эмнэлэг бас нэлээд явсан үе. За тэгээ хоёлаа жоохон ядралтай ирсэн дээрээс би нэлийн ажилтай ирсэн байсан. Тэгэл сэтгэл санааны хувьд ч гэсэн яг ингээл нэг юм амар тийм одоо тогтургүй тийм айгу завгүй байсан учраас эхний 2 3 7 хоног бол ерөөсөө Монголд ирснэгээ гоё ингээд enjoy хийжтэй гоё яа за Монголд ирсэн шүү одоо ястай гоё гэсэн тийм хөнгөн тийм тайдгарсан мэдрэмж гэх юм уу ер нь бол надад байгаагүй. Тэгэл тэгж жагаад ямар ч гэсэн 2-7 хоног өстө өдөр шөнөгүй ингээл зав заагаараа битэр чинь тэгэл хажуугаар нь эмнэлэг яваад ингээл ийш тийшээ ер нь бас ингээ явах ажил бас байгаа шүү дээ Монголд ирсэн хойно. Тэрнийг хажуугаар тэгэл ямар ч гэсэн нүдсээр агаал тэгэл вебсайтынхаа ямиг дуусгаа сургалтынхаа апдейтыг хийгээл тэгээ сайхан жин там болгоод нэг амьсгаа авахтайгаа болсон байдгийн. Ирээд дэшээ надад хамгийн тулгарсан нэг юм нь юу вэ гэхээр би бүр юм юу болсон байсан. Монгол одоо зочломтгой тийм зан заншил гэх юм уу тэрийг ингээд баг мартцсан шахуу болсон байсан заяа. Тэг яаж мэдрэгдсэн бэ гэхээр хит хитэн үйлдэлүүд дээр ажиглагдлаа. Хамгийн ихнийх нь адреналин битэр ичийн лагер руу явдаг байхгүй юу? Ичийн гэрэх одоо нөхөр хүүхдүүдтэй хамтдаа. Тэгээд явахаас өмнө битэр чинь гэртээ тэнд 2 3 хоног хойсон болохоор гэртээ байхгүй оронд муудаж магадгүй гэсэн ногоо хүнснүүдээ аваад тэгээ их чих рүү явчихж байгаа юм. Тэгэл очиод яха доороос нэг би өрөм идмэр санагдсан болохоор өрөм авчиж байгаа. За дээрэс нь ихч за би юм идэж амжиг болохоор чи доороос дээрээс нэг тараг авчаарай замдаа уучигээд тэг чи яг тэр загсан таргийг нь авчиж байгаа. Тэгээд би тэд лагер дээр нь очиод ингээл хоолцоо идэж угаал байжсэн чи ээж нэг юм хэлье чамд гэл тэгснэ чи нэрээ гэл нэг юм надад нэг юм загнах байгаа юм шиг нэг юм хэлчихсэн. За дараа л хэлээ та гэл тэггүй юу. Тэг би бүр гайхаад юу вэ хэлээч яасан бэ яач юу гэд тэгсэн чинь ээж бүр ингээл амар аярхан тэгж байна. Гэхдээ чод айлд ирж байгаа юм бол жоохон ичиг хүүхдүүд дээр ирж иж айлд ирж байгаа юм бол чихэр мөхөр хүүхдүүд нь ядаж юм авдаггүй юм уу? Ямар сонио юм Монголоо алдсан гэл тэгсэн чинь би бүр ёо гэл
бодож штэ нэрээ би тэгдэг штэ ямар тэнийг юм би бүр ичгүй дэлгүүр ороод тэр өөрийнхөө эдмээрээс өрөм ихчтэй тараг мараг авсан ирнэ гэнэр айл очихтой юм авч очдөг штэ. Дээрээс нь би чинь ингээд манай ичи чинь 3 хүүхэдтэй хүүхдүүд дээр нь иржээж нэр юм авах хэрэгтэй штэ гэл тэгээ санаж байгаа байхгүй юу. Тэгээ бодоод үзсэн чинь нэрээгээсээ тэгдэг гэдгийг бүр мартчихсан зөв. Яагаад тэгэхээр Италид одоо би бинийдээ очихтой ер нь бол юм авдаггүй байхгүй юу. Яг одоо жишээлбэл би Адроныгэнд очихдоо хаяада ингээд гоё кейк мек хий чинь юм хом тирамису хий чинь заримдаа бол тэгээд яг зүгээр л байгаагаараа л ингээд очдог байн очих болгондоо бол юм авч очдөг. Хаяал очдог. Тэгээд Адроныгийнхан ч гэсэн нэг тийм expectation тийм хүлээлт бол байдгүй. Би бинийдээ зочлохдоо ер нь юм авч нэг очдоггүй байхгүй юу. Миний санаж байгаагаар тийм байсан. Тэгээ энийг ингээд бас Адронод ингээд би хэлсэн байхгүй. Тэгэл яана тэр дээр орой тэгэл ичэндээ очихдаа ингээд юм авах хэрэгтэй байсан ингээд хэлсэн чинь Адронод. Би тэгэл одоо Адронод битэр чи ингээд ер нь бол нэг баг болчихж байгаа штэ. Одоо ялангуяа сүүлийн жилүүдэд би чи Адронод илүү татсан байсан болохоор гэрээхэндээ бас янз бүрийн юм ингээд Адронод яана ингэсэн байна гэл ингээд одоо хоорондоо ингээд ярьдаг гэх юм уу. Тэгэл би Адронод хүү хол нэр манай монголчууд чи ингээд айлд орохдоо ингээд юм аваад очдөг. Ялангуяа хүүхдүүдтэй зориулаад ингээд өгөн юм аваад очдөг. Би тэрийг мартчихжээ штэ амар байлаа. Би штэ амар онгонд орлоо. Тэгээ чи зүгээрээ чи угаасаа соёлыг мэдгүй болох нь айгуу би жоохон амар ичж ийна одоо холикс дэлгүүр яваад юм аваад ирэх гэсэн чи нөгөө чинь бас сандарсан яана тийм одоо яана чи тэгээд санахгүй яасан юм бэ зайгаа хойлоо яа гээл одоо уучлах гойсноо чи хэлсэн үү гэж нөгөө чинь бас бөмбөгнөө сандрал тэгээд сүлдээ ингээ ойлгоцсон ингээл айлд ороход л одоо манай ээж тэг хичмэгч ингээл зөндөө ингээл юм бэлдээл манай ээж чи ялангуяа бүр ингээд амар сэтгэлээ шингээж бүр ингээд зочилдог одоо чадвар нь манай ээж их амар сайн гэх юм аа тийм дээ. Айгуу тийм зочломтгой байхгүй байгаа бүхнээрээ дайлна. Байгаа бүхэн дээрээ нэмж юм аваад ингээ бүр амар гоё сэтгэлээ гаргаж гоё бэлддэг. Тэгэл тэр мэрийг хараад хадраа вау ямар гоё ингэдэм үү гэл. Тэгээ дээрэс нь ингээд одоо манай найзууд ингээл манад ингээл ирж хальт ингээл ирээ одоо ороод гарах маргатаа хүртэл ингээл нэг сүүч юм уу нэг юм ингээл аваад ороод ирж байгаа шээ. Тэнгүүд тэрийг бас ингээл гахаад бүх ингээл найзууд ч өөрлөө ингээд юм уу ингээл ер нь хүн болгоо ингээд юм уу ямар сонирхолтой юу вэ заншил вэ гэл айгу жоохон сонирхож исэн. За тийм байна. Энийг ямар удаа ярьчих вэ те нэг за эхний нэг тийм ерсөө одоо би ч Италид очоод Италидаа соёлын шоконд орсон бол Италиасаа буцаж ирээд Монголдо бас дахиад одоо хаашаа соёлын шоконд ороод байгаа юм уу та. Тийм юм болсон. Тэгээ хоёрдугаарх нь ирээд эхний 2-7 хоног байна да надад бас амар хэцүүсэн. Би бол амар яргансан амар тийм ингээд ямбгансан байдалтай байсан заяа. Яагаад гэсэн чинь дахиад италичууд ч нөгөө ингээд баярлаа бартай ингээд тест бона журнатаа сайхан өдрөө сайхан өнгөрөөгөө яасан ингээд амар тийм юу хүмүүс штэ. Харилцааны соёл аяга өндөртэй, аяга найрсаг хүмүүс яг үннээр чи худлаагаас чи ямар ч зэн ингээд баяртай бол ингээд зоолцтой хийлдэг, хаалга ингээд байраад өгдөг. Ер нь тийм харилцааны соёл аль ер нь аяга өндөр төвшний хүмүүс юм байна гэж надад бодогдсон байхгүй юу? Тэгэл Монголд ирээл битээр Адронод хувцсан захвал ингээд их дэлгүүр мэлгүүр орол за ихтлгүүч угнаас харцангуй гайгүй шүү дээ. Одоо тий зөвөр ингээд хаан чамаагүй байгаа юм жижигхэн одоо түүц биш тийм юм одоо яа гэх юм хүнсний дэлгүүр биш энэ төр учраас бас тодорхой хэмжээний тийм би нэг юм харилцааны соёлыг ингээд хүлээлттэй байгаахгүй их дэлгүүрийн тэр дэлгүүрүүдээс. Тэгэл ингээд нэг юм аваад гарсан чинь юу ягаал амар санаа баяртай ч байхгүй баярлаач байхгүй. Тэгэл хөөрхий хэдэм төгрөгөөр ингээд юм аваад гарч яхад ингээд тийм би бүр ингээ нэг дэлгүүрээс тэ нэрийг хэлээд яхав тэ. Гэтэл бас л Монголын нэлээд дайггүй брэндээс Адронадаа ингээл гоё хувцас авч өгөөл ингээл айгу хөөрхөн битэр чи ямар гоё юм ингээл би чин тэр брэндийг бас хажуугаар нь Адронад амар сурталчлаа л та. Ийм юмыг ингэж хийсэн тэгэж хийсэн чи энийг ингээд өмссөн байхад ерөө мэддэг хүмүүс нь хараад ямар хөөрхөн Монгол брэнд өмссөн бэ гэж харан марна ингээл амар тайлбарлаа. Тэгэл яс ингээ гарахтаа би тэгэл баярлаа гэл ясан чи байдгүй. Адрана хүртэл хөрхөн нөгөө баярлаа гэдэг үгөө монголоор сурсан. Тэгээд битээр хоёлаа баярлаа гэл гэсэн чи нөгөө хүн ингээд харснаа ингээд зүгээр юу ч хэлээгүй ингээд байсан. Би бүр гахаад битээр арай аяархан сонсогдохгүй болсон болов уу гэж бодлыг харах юм дахиад баярлаа гэл хэлсэн чинь дахиад байгаагүй юу ч хэлээгүй зөө би бүр яг ингээд өөр дээрээ тусаж авдаг хүн бол юу энэ хүн битээр өгдөг үзээд байгаа юм бахтаа гэж тэр үедээ амар боцсон зөө. Тэгээд нөгөө төгөр дараа нь ингээд би ясан чинь үгүй яахтай тэгэл тэр амар юу дөө амар онцгүй мүүдтэй байсан байж болно. Эсвэл мэдгүй зүгээр битээр тэгэл нэг юм англиар хоорондоо яриад ясан гэл ингээл хуцгамж үзэх нь мэдгүй. Тэгтээ уг нь ядаргатай байгаагүй л гэхдээ мэдгүй. Ямар нэгэн байдлаар тэр охины жоохон таагүй санагдах юм битээрээс ажиглагдсан ч гэж магадгүй хүн өвс. Тэгээ тэр бол надад амар санагц. Яг тэрнтэй адилхан тийм юм амар их тавтагцсан. Баярлаа байхгүй, баяртай байхгүй, сайн байна уу ч байхгүй. Тэг би битээр тэгээ нэг хоолын газар орсон. Тэгэл модерн намаа царсан маяг үндэ. Тэгээд орсон чинь
амар сонирн байсан. Тэр ингээд битэрээ орсон хамгийн анхны баг үйлчлэг нэг газар байсан чинь ингээд үгүй яг манай яг тэр байрны яг доор нэсэн болохоор тэгээ хоол ингээд авчраал тавьчихсан чинь ингээд авчраал тавиал яваад өгсөн. Тэгээ бүр ингээд за тэг тийм цаг хоолороо байхгүй. За окей гэл ингээд нэг сонио. Айгу сонирн байд юм билээ шүү дээ ингээд тийм шууд хоол авчраа тэгээ тавиад өгдөггүй ингээд яваад өчгөр нэг сонио. Сахан хоолоороо гэж бол угаасаа заавал хэлж байгаа. Тэгдэггүй маа гэхэд за энэ таны цахиас хоол те одоо хоёр өөр хоол цахилсан байлаа гэхэд энэ хаана юм бол ингээд тэгэхгүй шууд голдон бүгднийг авчрал овоолол ингээд тавиад яваад өгсөн. Тэгээд би бөө ямар сонио вау гэл. Тэгээд нэг юм тэрнээсээ болоод нөгөө яг үнэндээ бодоод үзэхэд 3 жилийн өмнө би ч гэсэн өөрөө яг бас тийм л байсан баг. Тэгэл заримдаа баярлаа баяртайгүү тэгэл юм тэрийг мартчихж дахиад нөгөө нэг юм Италийн тэр нөгөө тэр соёл моёл юмд хүн чинь амар амархан дасдаг те тийм одоо муу зан сурцсан ч юм уу одоо мэдгүй. Тэгэл тэрэнд л надад амар ядаргаатай санагдсан. Тэнгүүд ядж хахад би яг ганцаараа биш адреналин ингээд хаасаагүй явж байгаа болохоор адреналинад ямар санагдаж байгаа бол гэдэг бодол бол өссөн өсөөгүй ингээд надад бодогдоод байгаа штэ. Тэгэл адреналиныг өнцгөөс ингээд бодоод амар сайн бүдүүлэг санагдсан бах таа тэргээл бодоод. Тийм байсан болохоор би бүр тэрийг илүү ингээд наривчлан ажиглаад илүү хүн дээр хүлээж аваад байсан баг. Тэгээ ер нь нэг жоохон ямбагнаад байгаа маа надад төрлөө өөрт маань амар түүртэй. Йоо за би одоо юу 30 жил гадаадад яж чад ирж байгаа юм биш үү? 3 жил болчиход чад амар ядаргатай юм бэ гэд баг өөр өөртөөгөө тэгж яриад тэгэл за угсаал бид нар монголчууд чинь ингээл тийм бүр амар нүүрэмгээ биш те танихгүй хүнтэй годамжин сайн мань уу гэж мэндэлдэггүй. Тэгэл бид нар таньдаг хүмүүстэйгээ ч хүртэл ер нь тийм бас тийм амар нээлттэй заримдаа харьцдаг юм. Угаасаа юм нүүдэлчин соёлын ялгаанаас болоод бид нар чи ийм гэдгээ ингээл бодоол тэг өөртөө амар зөрчилдөж байгаад ямар ч одоо бол ингээд сар гарны дараа бараг 2 сар бороо шахуулах гэж байна. Одоо бол ингээд айгуу гойлцсон. Тэгэл ахаа ихчээ гээл ингээд юу л юм бэлээ. Би өөрөө л айгуу гоё харилцаагаа эхлүүлжээж тэг тэр гоё харилцаа явах юм бэлээ. Миний ойл одоогийн бодож байгаагаар бол тэрэн шиг нөгөө Итали метал байдаг шиг ингээд би ямар ч одоо бараг би ороо сайн мань гэхгүй байсан ч гэсэн тэр хүмүүс чам хараасэн сайн байна ингээд юм уу гэл ингээд натаа угаасаа миний яаж харцснаас үл хамааран гой харьцаа авчдаг. Тэгэнгүүт энд бол би өөрөө хасаа мань уу ингэснүү тэгснүү гэл ингээл за тэгээд өдөр сайхан өнгөрөөгөө ажилтны амжилт төсөө юм үсэ гэл ингээл би өөрөө ингээд гой ойлгож яж тэр хүнтэй айгу гой харилцаа тогтоож байгаа байхгүй юу. За тийм байсан. Тэгээд Адренагийн одоо юу болвол Улаанбаатарыг юм том гэж төсөөлөггүй гэсэн. Ер нь бол амар том хот шүү дээ. Ер нь байхгүй юм гэж байхгүй байна. Би тэр чи өөрөө Итали харьцангуй жижиг айгу 50 хотод амьдардаг байсан болохоор тийм нэг юм хөл хөдөлгөөнөөс бас холдсон байсан байлээ. Тэгэл ер нь жоохон юу байсан тийм хөл хөдөлгөөн, төвчрөл айгу олон хүмүүс те тэрнээс болоод ер нь жоохон тийм тайван биш гэх юм уу нэг тийм их хотын нэг тийм стресс үүдэг шүү дээ. Тэр бол айгу ер нь бол нөлөөлж исэн. За тийм байна. За тэгээд одоо би юу яа дундуур нөөрч юм санавал эргээд хийлээ. Монголд ирээд надаа таалагдсан болон таалагдаагүй юмнуудаа бас байг гой товчхон эхлээд хийлээ. Тэгэнгүүт таалагдсан юм гэвэл хараа юм байсан. UBK бол үнэхээр бэст болсон байлээ. Одоо өмнө нь 3 жилийн өмнө явхад чинь нөгөө юу байдаг болсон байсан шүү дээ. Айгу цөөхөн такси байдаг байсан. Такси ер нь олддоггүй байсан. Бараг л би хэрэглэдэггүй байсан. Тэгсэн чинь одоо бол бүр зоолттой такси ер нь ачаалттай үеэрэж, ачаалгүй үеэрэж хаанч үсэн ер нь таксины олдцол амар ихсэн байлаа. Тэр бол үнэхээр nice. Тэгээ нөгөө энэ хуваараа явдаг хүмүүс өөрсдөө UB cab бүртгүүлээд аппликейшнаараа ингээд яадаг болсон бас амар гоё. Айгуу таалагдсан. Тэр бол үнэхээр best. Би тэр бол тэгэл Адрена автобусанд суухгүй гээд нөгөөсөө энд нөгөө такси нөгөө нэг хямдхан одоо еврогоор тооцоод үзэхээр Итали металтай харьцуулахад айгүй хямдхан байгаа болохоор Адренад бол таксины сервис бол үнэхээр хайр санагдсан гэсэн. Best санагдсан. Надад ч гэсэн яг үндэ гоё байгаа. За 2 дугаар юм нь бол хүргэлттэй үйлчилгээ. Ер нь бүх үйлчилгээнүүд л хүргэлттэй болсон байлээ. Тэгээд хүргэлт нь бол тэгэл ямар ч асуудалгүй ингээд байр маараа олоод нэг тийм зоохгүй. Өмнө нь бол миний санджаагаар аль байр юм бол ингэснэ тэгснөө гэл ер нь айгүй ядаргаатай байдаг гэсэн маа. Тэгсний хүргэлттэй үйлчилгээ үнэхээр бэст болсон байсан. За энэ хоёр бол надад үнэхээр гоё санагдсан. За таалагдаагүй юм гэх юм бол нь шүү дээ. Яг энэ дэхтэй угаасаа л манай Монгол ер нь ялангуяа Улаанбаатарт ер нь ихэнхдээ л байдаг л да. Яг онгоцны буулаас буугаад өглөө ингээд нөгөө битэр байрлалгаа ингээд хөргүүлээ ингээд явахтаа цонхоор ингээд харж исэн чинь надад ихний сэтгэлийг тэгэж нэг тийм гэрээ цэвэрлэгүй байгаа айл шиг санагдсан нэг тийм ундуу зөндөө. Яагаад тэгэхээр нөгөө 9 сар төгөөд ирэхээр л нөгөө юм газар шорооны ажил нь эхлээл энэ тэнд ингээд нэг нөгөө бахан боржуура салгаад идэм юм яагаад нэг л их нөгөө явган үний зам янзалсан тийм ажлууд тэгээд баахан дис сулж шороо баахан юм нэг юм жижигхэн блокн тийм тоосго мосго энэ тэнд ингээд овоолаа тавьсан тийм ингээд
хогоо шүүртгээд нэг юм эн тэн нэг хогоо аваад тавьсан байгаа аашиг л надад тийг санагдчихсэн. За тэр ч одоо тэгээд таалагдаагүй гэх юм чинь угаасаа л манай Улаанбаатар ихэнхдээ ер нь тийм яагаад байдаг шүү дээ. Ялангуяа зуны сарууд, намрын саруудад бол за тэгэнгүүт дараагийн таалагдаагүй амар их стресс өгсөн юм нь угаасаа ер нь хүн болгон хэлж байгаа юм шиг байлээ. Скутер энэ нэг юм за мопед биш ээ. За скутер энэ нэг юм дугуй те автомат дугуй гэдэг юм бол лөө юу гэдэг юм бол нэг юм түрээсийн жет мэдээлүүд ээ. Йоо тэр бол бүр үнэхээр бурхан минь амар стресс нэмжээ. Угаасаа манай Монголд чинь ингээд Улаанбаатарт чинь явгууны зам нь олигтой биш. За байлаач нэг бол засвартай нэг бол эн тэнтэй ингээд ийм нүх мүхтэй овон товон тэ нэг ийм явгууны зам угаасаа асуудалтай байж ядчийтл нь тэр скутер тэр дугуйнууд нь ингээд нэмэгдчихээр дайруулчих гад айгүй ядаргатай. Тэр нэг нарийнхан замаар нэг явж ангууд нэг бол машин дайруулчих гад нэг бол тэр нэг скутерүүдэд нь дайруулчих гад. Тэгээ тэдний яж хаад ямар ч чимээгүй явдаг тийм сигнал минал байхгүй. Тийөө тэр бол амар бүр ингээд бүр ингээд үнэхээр стрессмэр айгүй ядаргатай байсан. Яг ирээд одоо бол гайгүй тасаад байна. Тэгээд нэг. Гэтэ тэр одоо тэгээд мэдгүй одоо зүгээр л надад төрсэн сэтгэл нь юм болохоос яг үндэ айгүй олон хүмүүсийн төвжирэлтэй үед тэгээд хэрэг болоод одоо тий олон ажлыг нь амжуулаад ингээд хэрэгтэй л байгаа байх. Тийм болохоор одоо тэгээд миний сэтгэл одоо тэгээд явах те. Тэгээд би одоо үйлээд явах те цэнцэр юм те. Ганцаараа амьдарч байгаа юм шиг тэгээд ижлэхгүй. За дараагийн юм нь юмны үн бурхан минь ёо бүр амар өстөн байсан. Тэгээ хараа ядж яхад нь юм заяа. Ирээд надад зөвхөн юу амар ясан бэ гэхээр нөгөө цэцгийн тосгий байдаг штеп юм жижиг 200 г-ийн тэрийг дэлгүүрээс авсан чинь шууд 10,000 гэсэн. Би бүр ваа тэгэл намайг явахад 3 жилийн өмнө 10,000 төгрөг чинь арай л өөр үнцэнтэй байсан байдаг байхгүй юу. Тэгээ хамгийн инээдтэй гол нь би юу юм бэ лээ. Надад юм амар үнэтэй санагдаад байгаа нь ер нь бол яг үнийг хэлгээд юмны үн бол өссөн фактаар хоёрдугаарт нөгөө мөнгөний үнц нь бас нөгөө инфляцаас болоод мөнгөний үнц нь бас мэдээж арай буурсан уу гэвэл төгрөгийн хүч сулран нэлүүдээ тэр бол үнэн угаасаа 10,000 төгрөгийн үнц нь хэдэн жилийн өмнөх тэгэхээр харьцуулахад мэдээж арай багассан байж дараа 3 дугаарт миний талаас хүчин зүйл нь юу вэ гэхээр би нөгөө 3 жилийн өмнөх үн ямар байсан те шууд харьцуулаад байгаа юм байлээ. Яа тэгэхээр чи энэ дунд чи ингээл за тэр цэцгийн тус магадгүй намайг 3 жилийн өмнө явахад 6,700 байсан баг. Тэгээд 7,700 болоо 8,700 болоо. Тэгээ 10,000 төгрөг босон бахал та. Тэнгүүд энийгээ би шууд алгасаад 3 жилийн дараа ирчингүүд надад санагдаж байгаа нь 6,700-аас гинт нэг өдрөнд дотор 10,000 болсон юм шиг надад тэгж нөлөөлөд байгаа байхгүй юу? Санагдаад. Тэгэнгүүт бүр амар хэцүү. Одоо ингээл манайхтай номин ойрхон байдаг. Номин руу орол юм аангууд. Йоо. За тэр сүү цагаан ядаа fine те. Угаасаа өмнө өссөн байгаа. Угаасаа юм унтаага байгаа. Гингүүд Джеймс ногооны үнийг би Итали дахь үнтэй харьцуулаад үзсэнгүүт ёо бүр алин 15,000 гингүүд ингээд юу лээ 3,4 12 3-4 евроны алим 1 кг-ыг авна гэхээр Италид бол ингээд юу нэлээ үнэтэй болоод байгаа байхгүй юу. Тэгээд Италичуудын ордог супермаркетад бол 2 евро 50-аар л хангалттай 1 кг алим авчихна. Тэнгүүд 3-4 евроноос ч арай үнэтэй тийм нэг юм дажгүй сортын алим болох гэдэг байхгүй юу. Тэнгүүд миний доороос авж байгаа алим жишээлбэл зүгээр нормалны алим хэрний 15,000 төгрөг зарим нь дотроо бас муудаж зутсан хэрний 15,000 гэдэг бол арай л миний бүр гар таталтаа бүр арай л хэцүү байсан. Тэгээд тэрийг ингээд харьцуулаад одоо хараа бас дахиад нэг инээтэй юм болж байгаа. Италид очиод би чинь бүх юмаа ингээд төгрөгөөр шилжүүлж үзээл ямар үнэтэй ингээд хэлдэг гэсэн. Яг тэрнтэй адилхан энд ирээд би энэ үнэтэй юу үдэ биш үү гэдэг баргацааг авахын тулд бүх юмаа евроор одоо хөрвүүлээд байгаа байхгүй юу. Тэгэл нэг дэлгүүрээс махтаа ингээд евроор хөрвүүлж үзээл яг тэдний евро юм байна. Гээл за үнэтэй үнгүү авахгүйгаа ингээд шийдээ явна. Энэ calculation тооцоол бас жоох айгу ядаргаатай. Гэхдээ айгу инээдтэй. За тийм байна. За тэгээд дараагийн нэг юм ярмаар байгаа юм нь болохоор ирээд би надаа авсан айгу таалагдсан гой сервисүүд байгаа. Таалагдаагүй бол мэдээж зөндөө байгаа. Гэтэ би зөвхөн энэ удаа таалагдсныг нь таадтай гой юу санаа өгөх байдлаар хуваалцъя. Тэгээ хамгийн эхлээд хийлгснээсээ эхлээд ер нь ингээд он цаг дараалан дагуу бас яриад авсан илүү амар юм байна гэж бодлоо. Юу байсан эхлээд би чинь хамгийн түрүүнд үсэндээ хийм хэлгсэн. Тэгээ би үсний хиймээ болохоор за одоо би ингээд атайгаа авчсан болохоор юу ч юм. Энд ч юм уу нөгөө хим хэлгсэн дэжгүй зураг байвал оруулчих. Гэтэ өмнөх бичлэгнэр бас би химтэй байгаа. Бас нэлээд деталь анзаардаг хүмүүс анзаарсан байж магадгүй. Миний өсч өөр айгу налчгаар ахгүй. Тэгэнгүүт би анх 3 жилийн өмнө Монголоос явахдаа бас их тийм эмчилгээний хим гэдэг юм зөөлөн юм сул долгионтой хим хэлгээ авсан. Тэр манаас хөөхөн нэг ер нь жил гарan бараг л 2 жил шахуу ингээд ер нь ингээд доошоогоо ингээд химтэй хэсэг ингээд явсаар гад ингээд хайрагдаад дууссан.
Ер нь бол миний 8 налчгаар шов шулуу өсөнд бол айгуу гой тохирдог байхгүй юу? Айгуу гоёсэн. Тэгээ яг тэр өсчээвч дээр очиод ямар ч зүйл байсан өснөгээ хийм хэлгээ. Өснөдөө хийм хэлгээд авъя гэж бодсон. Тэгээ тэр ихч болохоор юу байдаг? Матриксийн Ярмаг салбарын хин гэдэг оюуна гэдэг юун дээр мастер өсчин дээр би очиж хийлээд юм. Дараагийнх нь болохоор юу байсан? Сурмаас айлгсан. Тэгээ сурмаас маань болохоор би юу байдаг? Нэг ганц охин дээр очдог. Тэг ямар ч яхаас өмнө би 3 4 жил тэр охин дээр очдог байжгаад тэгээд сая ирээд бас мэдээж тэр охин маань ашгүй сурмаасаа стилисэрсэн болохоор тэр охин дээр очсон. Тэг мөнгөө гэдэг охин байдаг. Тэгээд мөнгөөг би бүр анх өөр салаан дээр байхад нь л очиод тэгэл тэр салаанаас гараад ажлаасаа гараад нэг өөр газар ажиллаж байгаа гэхээр ер нь би банк мөнгөөг дагаад ер нь байгаа газар нь очиж сурмаасаа илгээ авчдаг гэсэн. Тэгээд гоё нь юу байдаг? Би юм зөөлөн гартай би ер нь ямар ч үйлчилгээнд дээр юунд амар дуртай вэ гэхээр гоё нямбай хийдэг. Зөөлөн гартай тийм ширүүн хөдөлгөөнгүй тийм нямбай хүмүүс надад амар таалагддаг байхгүй бүх сервисэн дээр. Тэгэнгүүт манай мөнгө болохоор айгүй юу байдаг? Зөөлөн гартай айгүй нямбай байдаг. Тэгээд мөнгөтэй маань холбогдоод цаг мэг аваад таадаг очиж сурмаасаа хэлгээрээ. Тэгэхээр тэгтээ манай мөнгөтэй гоё харьцаарэ гэж насан. Тэгээд би таадаг өөрсдөө ингээд өөрийнхөө айгуугаа тийм нандинаж явдаг тийм юугаа лааш артистаа хэллээ шүү. За тийм байна. За 3 дугаарх нь яа битэрийн Монгол дахь амьдралыг бүр үнэхээр сейв хийж байгаа зүйл лайф сейвер нэг газар байна. Тэр нь юу вэ гэхээр хоол хүргэлтийн газар. Хоол хүргэлттэй эрүүл хоол хүргэлтийн газар заяа. За нэг амар гоё бас нэг жорны газар олж авснаа та нартай одоо хэлье. Түрүүнд хийсэнчлэн ингээл ирээл амар завгүй байсан ингээл тэгж байгаа штэ. Би чинь бүр гэрээж цэвэрлэх завгүй заяа. Адрана хүрхийн ингээл хамаг юмаа цэвэрлээл би чинь нөгөө амар их ажилтай гэдэг шалтгаанаар дээрэс нь ирээд миний сэтгэл санаа угаас амар докторгүй байсан маа. Би ч өөрийгөө ингэж юутэйгээ ботцсон. Сэтгэл готролтой гэж ихнээсээ итгэцэн. За би яг сэтгэл готрцсон юм байна. Бүх шинж тэмдгүүдийг ингээл нэт мэтээс уншингууд нэрэл яг сэтгэл готролтой юм шиг те. Ерөөсө хүмүүстэй уулзмаргүй санагдаал, юм болгоно надад амар хэцүү санагдаал. Тэгэл амар хачаа надад байгаад байгаа юм шиг санагдаал. Жижигхэн юмн дээр шууд амар эмошнд болоод уйлал. Тэгэл тэрнийг харж байгаа хүн зөвхөн хөрх ядраа нөө. Тэгээ өөрийгөө ингээл хүмүүсээс бас ингээл тусгаарлаад. Уг нь Монголдо ярьсан ирнэ хүмүүстэйгээ уулзах хэрэгтэй байдлаа би эсрэгээрээ уулзмаргүй санагдаа, гэртээ бөгмээр санагдаал. Тэгэл яваад идэгсэн байхгүй юу. Тэгээд яг тийм үед чинь би бүр ёо гэрээч цэвэрлэхгүй байгаа хүн бол хоол моол бүр үлгэрийн далаа штэ. Тэгээ уг нь аль адраны битэр ажил үргийн гэр доторх ажил үргийн хуваараа юу гэж авсан байсан бэ гэхээр би хоол байна адраны гэрээ цэвэрлэн гэдэг тийм үндсэн л хоёр юм юутэй одоо энгийн дүрмтэй. Тэгэнгүүт адранал гэрээ цэвэрлээд байгаа. Тэгэнгүүт би хоол ерөөсөө хийж амжихгүй байсан заяа. Тэгээ би чинь болонгууд яг үнэндээ хоол идэхгүй тараг мараг идэл ингээл ойр зуур ингээл янз бүрийн снакаар ингээ өөргөө болгоод идэг байхгүй. Тэнгүүд адрын нэж хөрхий яг өдрийн 3 цагтаа өглөөний хоол, өдрийн хоол, орой хоол гэдгээ яг цагаар яг ширээндээ сууж агаад гоё ингээ тухтай яг хоол шиг хоол идэд сурцсан хүн. Тэнгүүд ингээл 12-1 цаг болоод ирэхэд за хоолыг юу итгэл яг хоол хийх юм уу? Хоол хийх одоо паргал хөрх юм чам хоол их боломж байна уу л гэж л надаас хөрхий асууж байгаа юм л да. Намайг угаасаа амар стресссэн ингээл ажилдаа түртэд ингээ байж байгааг хараад тэг битэр амар их олон өдөр ер нь эхний 2-7 хоног бараг шахуу битээ хоол захиалж идсэн. Эхэндээ бол ингээл ер нь эндэх хоол бас еврогоор харьцуулаад үзэхээр харьцангуйас хямдхан юм шиг санагдаал. Тэгэл яг адрана ч бас те Монгол хоол идэж үзьгээл гоё шинхэн санагдаал. Тэгээс үлдээ битэр асуудалтай болоод эхэлж байгаа хгүй маань чинь. Чи ер нь ажилчин дуусч гинэ үү те ингээд байвал ингээ хойлоос нэлээ хүлээлээ чи одоо чиний ажил гайгүй болж байгаа шиг байна чи ингээд хойлоо ер нь гэрийн хоол идэхгүй бол байн ингэж гадуур хоол идэнэ гэдэг чинь нэгдүгээр битэрийн эрүүл мэндэд муу хоёрдугаарт юу санхүү төртөл ингээд одоо эхэндээ хямдхан гэд байдаг гэсэн бол өдөр болгон өдрөө хэдэн удаа хоол захиалж идэх чинь бол бас хойлоогийн санхүүдэл арай биш ээ наа хойлоо яах вэ гэд тэгээ би ер нь бол хойлоо яах вэ маах вэ гэл тэгмээ би тэгэл хоол хийж байгаас яасан тэгэл эсэс ингээл ам өрөөж байгаа. Тэгээд хоол хүргэлтийн юмнуудыг хайж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь нэрээ нэг юм марцсан чи би нөгөө Монголоос явахдаа ер нь бол одоо энэ хоол хүргэлтийн юм байдаг даа гэдгээ тэр үед мэддэг байсан. Тэгээд тэрийг гэнт санаад нэрээ ингээд ийм эрүүл хоол мол өдрийн хоолыг нь хүргээд өчтдөг нэрээ газрууд нэг байдаг үл юу вэ гэд хайгаад үзсэн чинь шууд би нөгөө нэг юу болсон байхгүй юу. Фито фудыг болсон байхгүй юу. Уусаа яг хамгийн юу юм бэлээ тийм official байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг арай одоо олонд танигдсан олон жил болцсон хоол ундныхаа өнгө үзэмж орц найлгах чанар манараар угаасаа фито фудал угаасаа яг бэс юм билээ. Тэгээд тэдний хөтөлбөрийг бит хоёр эхэндээ юу вэ? За хоёлаа юу вэ? 1-7 хоног захиалаад үзье гэд
Тэгээд би болохоор юуныг нь захиалаад нөгөө айгүй олон ингээд багцтай зөө фитофуд. За нэг нь дугаасаа би надад энэ газар амар таалагдсан болохоор би тэгээд гоё таад яриад өгье зөө. Ер нь бол өдрийн хоолнд жишээлбэл би ингээд дотроо 4 плантай balance set, keto set, detox set, fitness set гэдэг 4 төрөлтэй зөө. Тэгээд ямар зорилготой байгаагаас хамаарат энэ дөрөөс өөрөө өссөн юугаа хийж болно. Одоо сетээ сонгож болно. Тэгэнгүүт өдрийн идэх юмнууд нь бүх хоол нь ингээд 5 одоо жишээлбэл balance set гэдэг нь болохоор нэг өдрийн бүх килокалори, тэдэн грамм уург аавн, тэдэн грамм өөхтөс аавн гэх бүр ингээд орц найрлага болон шин тэжээлийн тийм мэдээлэл нь ингээд байж байгаа. Өдөр тутмын идэх хоол нь тэр нь бас амар гоё. Бид нар хизээч ингээд хэдэн калори идчихлээ гэж тооцоо суугаад бол амар хэцүү шээ. Тэнгүүд ингээд гаргаад тооцсон заяа. Тэгээд миний авдаг нь эхнийх нь болохоор би чинь keto set-ийг нь үзчихсэн, balance set-ийг нь бас үзсэн. Тэнгүүд өдрийн ингээд 5 идэх юмтай. За би ингээд ярьж байхаар энд гоё ингээд бичлэг ингээд зураг мургуудаа оруулчих заяа. Өдрийн 5 идэх юмтай смути, өглөөний цай, өдрийн 1-р хоол, өдрийн 2-р хоол, тэгээ оройн хоол гэдэг ингээд 5 юмтай заяа. Тэгээд 42,000 заяа өдрийн хоол нь. Тэгснээр энэ 42,000-та хүргэлт нь өнгөө заяа. Тэгээ хүргэлттэй бүр айгүй хөөрхөн өглөө амар түргэлтэй байдаг заяа. Тэгээ манайхан ер нь бол энэ фитофуд юу гэдэг нэг ойрхон юм шиг байлаа. Галтгоод энэ ойрхон юм шиг байлаа. Бараг манад хамгийн дөрөнд ирдэг ч гэж магадгүй. Өглөө бид чинь 7-ээс сэрэнгүүд фитофуд хаалганы өвдөнд битэр хоолыг ингээд тавьсан байж байгаа заяа. Тэр бүр амар гоё. Зүгээр битэр нэг ингээд юм өглөө босоод бэлгээ авахд сэрж байгаа хүүхдүүд чигээр өглөөсөө битэр хамгийн дөрөнд хийдэг юм нь хаалгаа онгоолгоод ийцсэн хоолоо авдаг үднээс данх цахиалаад яаж хахад уг нь юу гэдэг вэ? Хонх тардаг байсан. Яг үдэн тавихтаа. Тэг би битэр чинь дандаа 7 гэсэргүй 8 гэсэрэн. Тэгэл би яг амар нойрмог амтай ингээд өглөөний хэдэн удаа ингээд хаалгаа оголгосон чи хөрхөө тэр хүргэжсэн хүн бас амар хүрхэн зэ ингээд ойлгосон юм шиг энэ хэр чи ингээд жоохон орой сэрдэг юм байна гэд. Тэгээд нэг 2 удаа амар таг нойрмог бараг л нүдэн анаатай шахуу ингээд хаалгаа тавьсанаас хойш хонх дарахаа болоод хоолоо үлдээж тавиад үүдэн. Тэгээд мессеж явуулдаг болсон. Хоолой чи үлдээсэн шүү баярлаа баяртай гэд. Амар өрхөн. Тэгээд хөөсө манах ч үүдэндээ камертай болохоор хүн бол аваа явчихна гэж бол баг байхгүй юм билээ. Одоохондоо бол хоолоо алдсан тохиолдол гараагүй байна. За тэгээ энэ 42,000 даа энэ 5 хоол нь тэгээд хүргэлттэйгээ үнгүү тэгснээ заяо хамгийн гоё юм нь орц найрлага нь амар гоё заяо. Өглөөний цайнда алмонд самрын нунтаг алмонд самар ч буй самар гэдэг л монголоор мэдгүй. Алмонд самрын нунтгаар хийсэн тийм кекс микс заяо. Ча үртэй тийм мача паудертэй ча үртэй тийм өглөөний цай маяг заяо. Амар тийм юу эстетик айгу гоё харагддаг. Тэсэр нэ айгу чамин үнтэй оц найрлагатай нь бүр амар сон. Би бо заримдаа хөрхийн фитофудын орц найрлага нь ийм ингээд юм үнтэй юмнууд ашиглаж яана энэ дүүрстэй ашиг кардин болоо гэж заримдаа санаа зовмоор заяо. Тэг би яагаад ингээ амар их яриад байна гэхээр зүгээр надаа жихнээсээ ингээд амар гой санагцсан учраас миний өмнө бичлэг үзсэн хүмүүс угаасаа мэдж байгаа битэрэг эрүүл хооллох гэж яаж хичээд мэдж байгаа битэр тэгээ Cyprus байх махта те хоолны бэлтгэл гэж ёо та намайг ямар их зовсыг мэдж байгаасаа те сүүлийн бичлэг дээр 7 хоногийн хоолоо хийх гээд битэр чи 2 3 хоног ухантаал тэгэл тэрийгэ хөлдөөгөө ёо бөө юм болдог. Тэгээ бас дээрэс нь яг ийм үйлчлэгийг битэр Cyprus авч үзсэн. Тэр нэг адреналин оосон тэр нэг тоогоо чинь юу үлээ битэрээс 250 евро байлаа. Миний санаж байгаагаар өдрийн 50 евро байсан шүү дээ. Тий өдрийн 50 евро. Тэгээ адреналин авсан багц нь болохоор гэхдээ арай үнэтэй өдрийн 48,000 төгрөгийн. Гэхдээ яагаад тэгэхээр тэр юутэй фитнес багцтай. Фитнес багц гэдэг нь тэр нь болохоор яг нөгөө юутэй фитнес хийж байгаа хүмүүс зориулсан 2,100 өдөрт нөгөө нэг эрэгтэй хүний авах хэмжээгээр яадаг тийм юутэй калори уургийн хэмжээ арай ихтэй. Тэнгүүд адреналин чинь битэр нөгөө зорилго чинь ондоо адреналинад харуулах зорилготой би турах зорилготой. Тэнгүүд адреналин арай их идэх хэрэгтэй би арай бага идэх хэрэгтэй. Тэгэнгүүт яг юм өөр план амар гоё заа. Тэнгүүд адреналиныг хоолохоор юм 4 хоолтой өдрийн 3 төрлийн юм 2 3 хоол нэг шүлтэй юм гоё махан хоолтой. Порц морцсон бас амар гоё заа. Яг гоё яг болдог. Хит их биш бас бага биш. Тэгэнгүүт өглөөний цайн маань бүр амар тутай адреналин ч юм бүр тэгэл хөрхий. Хоол нь л байж байвал ер нь болцдоггүй юм болохоор бүр амар happy. За тийм байна. Тэгээд угаасаа ингэ яриад хам бол зөндөө юм байгаа. Тэгээд энэ үйлчилгээний ачаар бид хоёр ер нь бол өдөртөө бид чи ерөөсө гэрээсээ ажиллаж байгаа штэ. Тэгэнгүүт хоол хийн гэж өдрийн 2 удаагийн ингэж дор хаяж 2 цаг болж байгаа хгүй хоолоо хийн идэнэ гэл тэр чи ер нь бол бараг л 4 цаг өдөртөө бид хэмжиж байгаа хгүй юм. Энэ бол амар гоё байна. Тэгээ хоол бэлэн болохоор юу хөө бид тэр зөвхөн ажиллаа л хийн. Тэгээ дээрэс нь эсвэл би гадуур ингээ ажил хөөцөлдөд явхад адреналинод ингээ өдөртөө идэх хоолууд нь байж байгаа гэж бодохоор би бас ингээ адреналин өдөржингөө ганцаараа ингээл яг жоох хөвгт биш л дээ. Гэхдээ ингээ ганцаараа ингээ орхиод явхад ч гэсэн ингээ юм идсэн болоо
дажгүй хоол захиалаад тэр хоол нь таалагдсан болов хоол нь ирсэн болов ч юм уу тгий санаа зовхгүй амар гоё идэг. За тэгээд дараа нь тэр чи яалаа. Тэгээд би тэгээд адреналог юу басан хүй 7 хоногийн наадам үзүүлсэн. Уяачдын наадам гэж басан. Тэгээ хөөхөн адреналог чинь ээж нэг аав ээж хоёр дээр би тэр хоол идэх очин чинь тэгсэн байхгүй ингээд. За энэ 5 дахь нэг юм хүй 7 3 өдөр юм наадам болох юм байна. Аав ээж хөөхөн айгүй ажил алгаа ярьж байгаа хөөхөн. Адреналог одоо энийг л одоо үзүүлмээр байна. Та хоёр одоо гараад юу авах хэрэгтэй байна? Нэг юм хос дээл авах хэрэгтэй байна гэсэн ээж өөр хөөхөн. Юу яа адреналог бас юм хөрхөн малгай залгаа аваад өгч. Тэгээ ингэ хэдүүл байгаа явъя гэл. Бүр ажил болгоол бүр бүр адреналог үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн амар хөөрхөн санагдаад. Тэгээ бидэд үзээд эсэн зөндөө зураг мөргөө авуулаа. Тэгээ ёо тэр өдөр бол хөдлөө ханддаг болгоно гэхээр амар шороотой. Зүгээр л битүү шороотой салхитай амар хөт өдрөөс цаг агаар бол үнэхээр бүр яг бүр worst амар мухайсан бороморо зүгээр шороотой байсан юм. Тэрэн дээр бол надад жоохон ядаргатай байсан ч гэсэн би бараг л анхудаага тэнд морины уралдаа үзэж үзсэн. Тийм ээ адреналог бол яг тийм жинхэнэ наадам болоод стадионд очиод үзсэн бол гоё л байсан баг. Даанч тэрнээс нэлээд хойно 7 сарын сүүлээр бид тэр ирсэн болохоор ямар ч нэг юм наадмын зах цухыг үзүүлсэндээ бол ингээд амар баяртай байгаа. Тэгээд дээрэс нь тэр нэг юу байсан. Би тэр дүнжин гараа орж нэр адреналог тэр юуг нь авсан байхгүй, дээлийг нь авсан байхгүй юм. Тэгэл дээл сонгох гэсэн чинь бас амар инээдтэй. Ингээл цэнхэр мэхэр өнгөтэй янз бүрийн ингээл өнгөтэй тэгэл ингээл өмсөөл үзүүлээдсэн чинь адреналог тэгсэн ах ингээд загвар нь бол болж ин гэхдээ энэ өнгөн нэг л бишээ. Би ингээд нэг юм яг одоо морин дээл дээр ингээд явж байгаа ингээд Монгол залуучуудыг би яг ийм дээлтэй төсөөлөхгүй байхгүй. Нэг юм арай л өөр юм өмсөх нэг юм өмсмөрөндөө нэг юм бор мор өнгөтэй гэл тэгсэн байхгүй. Тэгээ би гахаад тэгээ мань хүн бол яг ингээд төсөөлөхдөө тийм яг юм Монгол морь унаад давж байгаа тийм залуу төсөөлөд байгаа байхгүй. Бас амар хөөрхөн ингээд зүв байгаа байхгүй. Тэгэл хэлсэн чинь нэг юм залуу ингээд юм бор юм урт дээл өмсөд байжсэн байхгүй. Тэгсэн би яг энэ өнгийг хэлээдсэн байхгүй. Ийм өнгийг өмсөж үзье гэл. Тэгэл нэрээ тэр өнгийг өмсөд үзсэн чинь одоо энэ зураг харуулж байгаа гэж найдаж чинь амар хөөрхөн зөхиод бүр яг Монгол хүн шиг хийж юм гэдэггүй. Амар хөөрхөн зөхиж. Энэ бор өнгөлөг бүр адреналог өнгөс амар хөөрхөн зөхиод шууд тэрийг аваад. Тэгээд дээр нэг нь малгай олж өгвөл амар хөөрхөн. Тэгээд стадионд битэд адреналог нэг бүхвэсэн байхгүй. Тэгсэн чинь бүр амар инээдтэй Италид байхад адреналог би тэдэг яаж дагуулж яваал аав ээж хоёрт ингээл ер нь аль болохоор юмнууд тайлбарлал ингээл амар хөөрхөн. Зя. Сая бичлэгээ хийжсэн чинь миний камерны цэнийг дуусаад юу ялаа? Цэнэглжээ та. Тэгээд тэгсэн чинь нэг мэдсэн чинь бас үсчиж. Ой. Ятрагаад. So do you like Mongolia? Tell me your first impression about Mongolia. Say something to my audience. 재밌어. Тэр хараа энэ амар үнэтэй жимс хэрнээ. I don't think so. Leave it. Then. Амар үнэтэй жимс хэрнээ ингээд доторх нь ингээд юу атсан байгаа даа байхгүй юу? Ингээд заримдаа ингээд муудаж зуудсан. Зя. Би юу хийчихсэн хайжсэн харуулах гэсэн шүү дээ. За би тэгээд үзчихсэн болохоор гээс хоолоо идчихье гэж бодлоо. Йоо хардаа. Энэ ингээд ийм хөрхөн 13 цагийн хоолн зөө ингээд цаг магаа хүртэл ингээд бичсэн байдаг заяа. Тэгээд яг үнэндээ би энэ амар их дээр нь тавьсан биш. Яг үнэндээ тэмдэглэж байсан. Яна шатаачлаа даа яаж байгаа одоохон. Зэ ингээд миний хоол бэлэн боллоо. Араас нь энийг яднэ. Зэ ямар ч хэсэг өдрөө болоо их сайхан идчихлээ. За өмнөх нь ярьжснагаа үргэлжлүүлээ. За нөгөө хүйд 7 ходог дээр наадам утсан талаар ярьжсэн шүү дээ. Тийм тэгээ ер нь бол аав ээж хоёр угаасаа адреналтай утсаар өмнө зөндөө яриад ингээ бие бинийгээ мэддэг болсон байсан нэгдүгээр. Хоёрдугаар тэгээд сая Италид ирээд ингээд тэр хоёрыг аялахад адреналаа бас амар хөөрхөн читгараал ингээл хамт аялал ингээл юм хийж өгвөл энийг нэр өмнөх бичлэг дээр би яриаг байж магадгүй хамгийн хөөрхөн яасан гэсэн чинь бидэд ингээл Ром ороод Ромын нөгөө гой гоёг одоо tourist attraction те жуулчтай хамгийн очдог газруудаар нь ингээл очиод ингээл явангууд оцсон газар болгоно адреналаа ингээд юу хачин зэ ChatGPT тэр ингээд тийм тайлбар бэлтжин тэр оцсон газрынхаа тэгэл одоо тэр Колизей байна өөр юу юуж бэлдээ тэнгүүл эхлээд өөрөө спанаар ингээ бүгдийг ингээ бичээ дараа нь Монгол руу ингээ орчуулад тэг ингээ аав ээж хоёрт өгөн заяа. Тэг яг бүр дараал нь яг тийм. Тэгэл оцсон газар болгоно адреналаа уцаа өгөөл тэгэнгүүт аав нөгөөдхийн чангаар уншаал. За энэ бол тэдгээр дунд ингэсэн тийм юм. За энэ бол гэл энэ бол одоо зүгээр л энэ бол энгийн хаалга юм шиг харагдаж байгаа боловч энэ бол зүгээр л хаалга биш бол энэ бол тэнгэр газрыг холбосон тийм
түүхэн ямар юм гэж амар сүртэй өгөн мөхтэй бүр бараг сонсохоор бүр ингээд огшмоор тийм инээдтэй тайлбарууд бэлтцэн. Тэгэл аав тэрэнд нь бүр амар дуртай. За аль нөгөөтгөө уншихуу даа гэл. Тэгэл тэрийг нь ээжс бас сонсоол ямар гоё инээ тэрэг. Тэр бол амар гоёсэн. Яа тэгэхээр би ч нөгөө тэр газруудыг бас нэг амар урд нь одоо судлаад аав ээжтэй ярьж өгнө гэж бэлдэж амжаагүй. Тэгэнгүүт тэрийг ингээд адрын өмнөөс хийгээд ч юм уу амар хөөрхөн байсан. За тэгэл энэ бас би зураг мөрөг оруулсан байгаа гэж найдаж байна. Тэгээд яг тэрэндээ адилхан аав ээж хоёр гэсэн за Монголдо ирээд адранадаа гоё газар үзүүл юм харуулъя гэл яг бодсон юм шиг байгаа. Тэгэл ямар зэн бидэд тэр хүү долоор очоод тэгэл аав айгүй нэг бөхөөсөн байхгүй юу? Хүү энэ бодоо явж байгаа нэг юу? Нэг бүх тэр одоо давсан бүхэл охтой бодвол хүн болгон зураг авахлаа амар том битээ. Тэгэл тэгсэн чинь аав энэ бүхтэй аль адраач зураг авахулчих гээд очоод тэрүүгээр хүмүүн ингээл наашаа цаашаа болгоод адрааныг дундуур нь чихүүлээл тэгэл адрааныг хөрхэн цуг зураг авахлаа. Нөгөө бүхэн ч гэсэн амар хөрхөн адраанатай гадаад хүмүүст бас ингээл ер нь бид нар жоохон тийм айгу цөөхөн ирдэг болохооч тэрөө тийм дуртай гэх нь хайшаа нэгтэй тийм дургуй бол биш байдаг штэ. Монголчууд тэгэл бүхэн ч амар хөөрхөн тэгээ хөөрхөн инээж зураг авахлаа. Тэгээ зураг авахлаад байжсэн чинь хажууд нэг 3 жоохон хөлтөлөд амар хөөрхөн. Ирснэ адраанадаа зураг авахлаа. Хөөе аль зураг авахлаа гэлэгсэн ингээ адраанадаа тийм нөгөө адраанад ч Монгол хувцас ингээ хүмүүстэй айгу садан харагдсан юм шиг байгаа. Ээж нь ч тэглүүдээ. Мэдгүй ямар ч гэсэн ингээл ээжтэйгээ тэр гуравт ингээд адраанадаа селфи гээд тэрээс амар хөөрхөн байсан. Адраанад ч тэр ээд од олоо. Нөгөөд чи энийг л ямар сонирхолтой юм бэ гэл. За тэгээд тэр юу бол гоё байсан. Тэгээд дараа нь бид хэд ч нэрээ нүүдэлчин фестивал гэж нэг болсон нэрээ. Тэрийг очиж үзсэн. Тэр бол бүр үнэхээр амар гоё юм болдог юм бэ нэлээ. Бид тэрийг анх удаага үзэж үзсэн. Тэр бол уг нь жил болгон болдог гэлүүтэй нэг тэгшиг басан. Юу ээ бүр 21 аймаг ч юм бүгдээрээ тусдаа ингээд юм гэртэй. Тэгээ гэр дотроо ингээд өөр өөрсдийн гэсэн тэр ёс уламжлал тэ инээ тэр түүх бүх юмаа ингээд тэр одоо тэр гэрээрээ дамжуулаад өөрсдийнхөө уламжлалын өвөрмөц онцлогуудыг ингээд гаргацсан. Зарим нь гэрээхээ гадаа үндснийхээ бүжиглээ дуулаад юу л одоо тэр аймгийг төлөөлж чинь тэрийгэ бүгднгийн ингээд тэр гэрээхээ гадаа ингээд багтаацсан. Гэр дотроо ч гэсэн багтаацсан. Тэр бүр амар гойс яг ингээд бид тойроо ингээд явхад яг 21 аймагаар ингээд аялаа явж байгаа юм шиг надад тийм мэдрэмж төрсэн. Амар гойсан. За тийм ээ. Энэ өнөө нөгөө нэг юугаа хэлэх юм мартсан юм биш. Би чинь ирээд 2-7 хоног байж байгаа нөгөө нэг имплантаа хайж агаад нэлээд олон эмнэлгүүдийг уулзж агаад нэг газрыг сонгоод имплантаа хийлгсэн. Йоо би бүр за одоо энэ хүндээ л гэж хэлэхэд гэсэн. Би бүр 4 имплант хийлгсэн. Тэгээ шүдтэй холбоотой би одоо зөндөө л ярих юм түүх байна. Тэгээ тэрийг би дараа нь тусдаа бичлэгээр та нартай хэлнэ. За бас нэг тийм хэлж мэлэх зөвлөх тийм зүйлс байгаа. Сувгийн эмчилгээний талаар бас зөндөө олон тийм янз бүрийн шинжлэх одоо судалгаа юм бас хийх юм байгаа. Тэрийг гэхдээ тусдаа бичлэгээр хийе. За тэг ямар ч 4 имплантаа тэгээ би хийлгсэн. Тэгэл бас тэр мэдцэл бас амаргүй юм байлээ. Амаргүй ч юм уу, амархан ч юм уу. Яг үндэ амархан байсан л да. Зүгээр л айгу сонирхолтой байсан. Яг миний шүдийг өрөмдөж байгаа нь мэдрэгддэг. Яг өвдөхгүй гэхдээ ингээд өрөмдөж байгаа нь мэдрэгддэг нь айгу сонирн байсан. Дээрээ нөгөө нэг одоо л нөгөө нэг төмрөө суулгацсан байгаа. Төмрөө шин металл гэдэг үлээ тэр суулгацсан юм имплант бол суулгацсан байгаа. Дээрээс нь нөгөө шүдний бүрээсээ удахгүй хийлгэн тэр үедээ очиж миний энэ одоо эдгэрэлт хэр байгаа юмнуудаа шалгуулна. Тэгээ ер нь би яг одоохондоо бол би энэ нөгөө шүдний эмнэлэг тэр эмчилгээ маань дуусаагүй байгаа учраас үйлчилгээг авч дуусаагүй байгаа болохоор би шууд таадаг тэр газарт очоорой гэж одоохондоо хэлж мэдэхгүй байна. Би өөрөө удахгүй одоо бүрээсээ хэлгээд бүх юма жин том болгоод үйлчилгээгээ дуусгаадах юм. Тэгээд яг ямар сэтгэл төрж ийн ер нь бол тий таад зөвлөхөө явах уу гэдгээ яг нэмсэн шийдээд дараагийн бичлэг дээр хийлээ гэж бодлоо. Одоогоор л ер нь бүх юм бүр супер файн байгаа. Бүх юм болцсон байгаа. Тэгээ ер нь бол миний эдгэрэлтэн дээр аягүй сайн байгаа юм болоо л гэж бодоод байгаа. За өөр чи юу байлаа? Тэгээд бид дараа нь нэр адранад өдөөсөө өнөөх юм бол бид гандаа орсон, төв гандаа орсон. Тэгээд би надад игээ санагдаад би бас өөрөө гандаа ормоор байсан. Ингээд заримдаа яг ингээд гандан дотор ингээд нөгөө арцны юунд нь ингээд манараад утаанд нь ингээд манраал яг юм нөгөө ламдраа гэдэг намаа уншиж байгаа юуг нь ингээд дунд нь ороо сомор санагдаад идэгсэн байхгүй намайг Италид тахаар ингээд байхад заримдаа би нэг амар тийм би бол жишээлбэл яг буддист бол биш зүгээр манай аав ээж буддист болохоор би одоо буддийн шишинтэй айгүй ойрхон байдаг гандаа ороод юу байсан гандаа орохоо өмнө би амар өлдсөн байсан байхгүй тэгээд нэгэнд гандан явж байгаа юм чинь тэр хэсэг хоол идэгээд явж хагаад Тибет ресторан Тибет шүү Тибет ресторан шүү Тибет чинь төвдтэй төвд үндэсний ресторан гэж яг тэр гандангийн айл талны юмтэй урд талд нь нэг юу гэдэг юм бэ штэ газар байдаг юм байна. Тэр бол намайг би тэр шинэ гандан баригдах үед нь бол нэрээ байгаагүй намайг байхгүй үед баригдсан билээ. Тэгсэн чи яг тэр эсрэг талд нь ингээд баригдсан. Тэгэл надад шууд Тибет ресторан гэж ямар сонирхолтой ороод үзье гэсэн чи амар гоё газар байсан заяа.
Тэгээ би Instagram-ийн дараад уг нь гоё ревю үлдээх гээд яасан чи байхгүй байсан. Би олж чадаагүй. Тэгээ надад бол амар таалагдсан тэр газар. Гол нь ингээ орсон чинь за би бичлэг ярьж заяа. Оруулчихъя. Тэгээд яна энэ сурталчилгаа ер нь бол миний ярьж байгаа газрууд аль нь сурталчилгаа биш шүү. Би зүгээр яг надад үнэхээр таалагдсан учраас би энэ газруудыг бас илүү үйл ажиллагаа нь гоё сайжраад гоё ашиг болоод гоё энэ одоо гоё байгаасаа гэж бодож сайн сайхныг хүссэн учраас энэ ингээ таалагдсан газруудаа гоё ингээд юу гэдэг байгаа шүү. За ингээд сайхан сэтгэлээсээ ингээд дэлгэрэнгүй яриад байгаа шүү. За тэгээд оронгууд хамгийн инээдтэй нь юу вэ? Яг юм ганданд байгаа юм шиг тийм юутэй зүй орчинтой. Хоолны ширээ сандал мандал бүх юм нь амар хөөрхөн детальчлан ингээд юм анхаарал тавьсан тийм гоё орчинтай байсан. Яг ганданд байгаа юм шиг санагдсан. Яг би яг гандангийн надад лам шиг л надад мэдрэмж төрсөн дээр санал дээрээс байгаа хоол тэгээд надад зүгээр ягаад ч юм амар л гоё санагдаад байсан. Тэгэл аав ээж өрсөө амар гоё юм аа ингээл адреналин болоос би адреналин амар сонирн байх болоо гэсэн чинь бас тэгж нэг амар гайхгүй байсан. Би гайхгүй байгаад нь би бол бас жоохон гайхсан. Тэгээ хоол нь ирээд бүр бест хоолыг би таад хэлж үзье. Заавал очиж үзээрэй. Нэг өхрийн шарсан авир гад нэг хоол байсан. Тэр нь 40 мянган төгрөг. Тэг тэр бүр амар гоё амттайсан. Амар гоё зөөлөн. Тэг хажуудаа ингээд гоё нөгөө нэг юм мах чансан гурал гэдэг штэ. Яг тийм гуралтай, төмстэй, бүр үнэхээр тасархаа хоол. Монголд жуулчин муулчин авчирж ирж байгаа хүмүүс бол тэр ишигээ ороод үзэхэд бол үнэхээр сонирхолтой гоё юм байна. Тэг үн мөнжигсээг өөрхөн боломж юм байсан. За тэгэнгүүт дараагийнх нь болохоор таалагдсан юм тэр Медиана гэдэг ресторан руу очиж бол үзээгүй. Гэхдээ би нэг Инстаграмаас нэг рeel үзээд кацтай цөөвэн гэдгийг хараад би очиж идэж үдэнцэндээ гэж боцооргаад одоохондоо очиж үзээгүй. Гэхдээ би UB-ээр онлайнаар захиалж үзсэн тэр кацтай цөөвэн тэр үнэхээр гоё юм байлаа. Яг үнэхээр best цөөвэн ever байсан. Одоохондоо би ээжигээ цөөвэн идэж үзээгүй л байгаа. Манай ээжийн цөөвэн л угаасаа тасархаа. Гэхдээ ээжээс ээжигээ цөөвэн идэж үзээгүй байгаа. Үзээгүй ч яг ирээд бол идэг байгаа. Тийм болохоор тэрний цөөвэн бол одоогоор бол топ номер 1-т явж байгаа. Тэгээд шүд гисэнс бас нэг юм одоо энэ төрлийн нөгөө Fito Food чинь Fito ресторан билүү Fito Food ресторан гэдэг юм ресторантай. Тэгээд ресторан гол манай гэрээсээ ойрхон мэт юм лээ. Тэгээд бид хоёр чинь бас дээрээс нь нэмээд жимд явж эхэлж байгаа. Яагаад тэр өдөржингөө гэртээ суугаад ингээд ажиллаад тэр чинь өөрөө ясны биш ясан сэржилж шээ. Бүр хөдөлгөөний дутагдaltaд ороод бүр тэг бүр за болио тэг гой сайхан би ч одоо дүүрч ямар ч гэсэн биеийн хөдөлгөөгээд бид хоёр ашгүй жимд яваад ихэсэн. Тэгээ жимээсээ гараад ингээд янгуудыг орхон байдаг тэр юм билээ маань тэр Fito Food ресторан амар хөргөн тэг тэдний хоол бас үнэхээр гоё исэн зөө. Гэтэ өхрийн авирга нь амар өөхтэй байсан. Өхрийн авирга бол би гэж хэлмээр байна. Харин юу бүргэр нь гоё байсан. Тэр нэг quesadilla гэх тэр одоо юу гэдэг юм бол юм хачуурахтай юм юу гэдэг юм аа. Quesadilla гэж би одоо зөвөр хэлээд байна бүрэн тийм Испани тийм Мексик хоол шиг санагдаад байна. Ийм авчургатай голдоо өхрийн махтай бислэг мэсгтэй тийм хоол гэдэг. Тэр нь бол үнэхээр бүр амар гоё байсан. Сүүл адрын авч ирсэн. Тэгээд надад хамгийн таалагдсан тэр булууны ястай өхрийн махан шүл гэдэг үнэхээр тасархаагаа амттай байсан. За тэрийг бас хүмүүс бол тэр Fito Food рестораны юутай ойрхон бол очиж идэж үзээрэй. Үнэхээр гоё байсан. Өөр чи мэтэр чи юу хэлээ яа. Тий одоохондоо юу ямаар байна. Ирээд хийж чадаагүй байгаа юм гэх юм бол бас та нараас асуумаар байгаа юм гэх юм бол одоо ийм байна. Бүтэн биеийн шинжилгээ хэлмээр байна. Ирснийг бүр бүтэн биеийн бүр ингээд бүх юма янзын сайхан шинжилгээр ямар байна. Дээрэс нь түрүүн томсоо болчмаар байна гэж нэг хэлсэн. Бүтэн биеийн шинжилгээ харин хэд хэдэн газар байна. Та надад юу агаараа зөвлөөрөө за ер нь хаана очиж та бүтэн биеийн шинжилгээ хийлгэж гин хаана ер нь гоё вэ. Тэрийг гоё комент хэсэгт надад зөвлөд өгвөл маш их баярлалаа. Дээрэс нь юу ямар байгаа. Адрын нэг харьцагын цэвэрлэлмэр байгаа. Хар батгандаа хүрх юм ингээ харангууд амар цэвэрхэн харьцтай ирнэ. Ингээд энэ хөмсг нь ингээд нөгөө Frida Kahlo гэдэг нэг зараач байдаг штэ. Тэрэн шиг ингээд юм хөмсг нь ингээ голоор ингээд нийлсэн зөө. Тэрнийх нь ингээд зэрлэгийн төгөлгээд арсыг нь бүр ингээд жимбитлэн сайхан гоё ингээд гоё гоо сайхны юунд оруулмаар байгаа. Тэгээд битэр явах үг нь би бүтэн биеийн массажинд сайхан орондоо гоё барай хэлгэндэ гэж бодож ерөөсөө амжихгүй гэх юм уу нэг амар яахгүй яваад байгаа. Тэгээ иймэрхүү гоё үйлчилгээтэй. Гэтэ амар үнэтэй газар биш. Тэр бол ер нь л амар үнэтэй газар л ормог өнөө үндэ. Тийм гэтэ боломжийн үнэтэй. Тэгээд гоё дэжгүй сервистэй үйлчилгээтэй тийм гоё газар байл зөвлөд өгөөрэй. Тэгээ сүүлд нэг хэлэхэд нэг сонирхолтой нас мерсер хүмүүс намайг ингээд таниад байсан айгүй нэттэй. Тэгэл юу вэ хамгийн анх таардаж надад дэлгүүрт ингээд явж исэн чинь нэг эмэгтэй хүй сайн уу чамайг бичлэгүүдээ чи үздэг шүү гэл. Тэгээ би нөгөө айгуу тэнэг нөгөө хүн дээгүү хөрөмтгий болцсон байна гэж тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь амар нэтээ ингээд адреналин дээр очсон бохоо. Тэгээ ингээд зөрөөд өнгөрдөг байхгүй тэр эмэгтэй айгуу санамсаргүй ингээд хажуугаар өнгөртөө хөөе санаа бичлэгүүдээ чи үздэг шүү гэл. Тэгсэн чи би бүр ингээд амар сонио ингээд зогсож тараа тэр эмэгтэй ч гэсэн зогсож тараа. Тэгсээ би ингээд шууд ингээд бинд нь ингээд хүрээдсэн ингээд хөө тийм үү ямар гоё тийм үү баярлаа гэж асуу яа бүр ингээд өөр ирэхгүй би бүр ингээд бинд нь ингээд хүрчихсэн амар сонио. Тэгээ миний ингээд одоо бодлоор одоо амхандаа ингээд бинд нь хүрж байгаа нь одоо дотн санагдах гад
надад дотн санагдсан учраас ингээд connection үүсгээд ингээд би бол ингээд хүрээд байгаа юм шиг байгаа юм шиг байгаа. Тэгэнгүүт монголчууд ч бид нар нэг бидэнд хурж ярьдаггүй шүү дээ. Ер нь бол нэгдүгээр тэр хоёрдугаар ингээд танихгүй хүнтэйгээ тэгэж шууд ингээд биэнд нь хүрэх одоо жишээл ядрааны төлбөр амар санагдсан байхгүй. Тэгээд ёо чи бүр ямар амар awkward байгаад өнгөсөө чи бүр ингээд яагаад ингээд биэнд нь хүрж байгаа танихгүй байна гэдэг чи би бүр мэдгүй. Тэгсэн чи ингээд би тэр удаагийн биэнд нь хүртэл арай сонирн байсан. Тэр эмэгтэй маань үзчихээ sorry ингээд би жоохон тийм юу болчихжээ ингээд хүний биенд хүрэмтгий болсон байна. Тэгээд тэр эмэгтэй айгу хөөрхөн байсан. Тэгээд дараа нь зөндөө олон хүмүүстэй энэ тэнд харсан хөө сайн уу бичлэгүүдээ чи үздэг шүү гэл. Тэгэнгүүт яг юм санаа хэлэг хөө олддог юм байл шүү дээ яг юм. Тийм би тэг хэлэгдэг гэхээр өө тийм ямар хүрх юм баярлаа гэл ингээл яг хизээ бацхаа ингээд би ингээд 10 сараас үлээ бацнаа ингэнэ тэгнэ гэл ингээл яриад. Тэгээд тэг бас нэг их дэлгүүрт явжсэн чи бас нэг охин сайн уу би таны бичлэгүүдээ чи үзсээр байгаа тэгээд Италид сурмаар санагдаа тэгээд одоо би Италид одоо удахгүй 9 сард явах гэж байгаа штэ би одоо виза хүлээж байгаа гэдэг нэг охин амар хүрхэн тэгээд хамт зураг авахулж идэх үү гэл зураг авахсан. Тэгээд тэр бас амар хөрхөн байсан. Намайг таниад ингээд үздэг шүү, инээ тэрэ уулзаад те айгу хөрхөн бас нүүрмгий байгаад тэгж гоё үздэг гэдгээ хэлсэн хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд энэ тэнд бас таарсан гэдэг комент болон мессеж бас зөндөө авсан. Тэгээд тэр хүмүүстээ ч гэсэн зөндөө их баярлаа. Тэгээд би чи ер нь бол ингээд нэг тийм YouTube дээр ялангуяа сүүлийн нэг идэвхтэй биш байгаа болохоор ингээд хүмүүс намайг таньж байгаа мэдж байгаа гэсэн нэг тийм одоо юм бол яг үндэ надад байхгүй байгаа даахгүй бууж өгөхгүй сонин дасч өгөхгүй гэх нь хайшин тийм байсан. Тэгээд өмнөх бас бичлэгэн дээр нөгөө төгсөлтөнд маань баяр хүргэсэн. Тэгээд бас зөндөө гоё комментууд. Бараг л тэнд байгаа бүх комментууд 100 бүгдээрээ ингээд амар гоё 90 комментууд байсан. Тэр комментуудыг үлдээсэн хүмүүстээ маш их баярлалаа. Би тэгээд гол нь зарим комментуудад нэр үнэхээр хариулмаар байсан ч гэсэн бүр илүү ингээд сэтгэл зүрхээ зориулаад ингээд яг урт комментуудад хариулмаар санагддаг ч гэсэн ингээд тэр комментуудад ингээд хариулах юм бол үлдсэн бүх хүмүүстээ ингээд хариулахгүй бол нэг юм гомдооч юм шиг санагдаад хин чашиг намайг миний комментэнд хариу хийцэнгүй хүмүүс гомдгуулах алдаад тэгтэл нэг юм хүмүүсийг алга үзээд байгаа юм шиг санагдаад тэгэл би нэг коммент ичих юм бол нэг бол бүгдэнд нь бичнэ нэг бол бүгдэнд нь одоо бичихгүй яг лав дараад ингээд уншиж байгаагаа илэрхийлээд ингээд явъя гэж бодоод идэм шиг байгаа. Тэгээд хариу хийгээгүй гэсэн би бүх комментуудыг бүгднийг үг бүрчлэн бүгднийг нь уншиж байгаа. Тэгээд сэтгэлээ үлдээдэг та нартаа маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол subscribe дараарай. Тэгээд түрүүний хэлсэн зүйлс дээр маань бас юу байвал зөвлөх газрууд байвал доор ингээд та маань комент хэсэгт бичээрэй. Тэгээд за баяртай. Зөндөө их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.